би та нарыг бодож л ер нь хэлдэг шүү дээ. Тэгээ хэлэх тусмал элдвэр янзаараа хэлүүлдэг, доромжлуулдаг. Маск битгий зүгээдэ гэж би удаатараа хэлсэн. Маск зүүхлээр энэ залуучууд айгүй олноороо унтаагаараа үхээд шүү. Та нар өдөр шөнөгүй байнга маск зүгөө яваад хахаар тархичин, зүрхчин, хүчил төрөгчийн дутагдлалд ороод байна. Тэгээ шүн унтж яхад нэг судсан тэлээд гинт ингээ зүрх нь хаагдаад залуучууд шүн унтаагаараа айгүй яваад байна гэж хэлсэн. За тэгэнгүүт л эмчнэр маск зүүдэг. Би хэлээд байгаа шүү дээ. Тэр эмчнэр чинь та нарын өмхий амыг өмхий салтааг ухахтаа л маск зүүн. Усад үед байнга масктай эмчиж байхгүй. Тэгэнгүүт японочууд, солонгосчууд байнга масктай чи юугаа мэдгийг уцаад ах юм. Тэгвэл маска зүүж явж байгаа зүгээр үхэж уцалгүй үхэж талд орцгоо л доо. Тэр Япон солонгосын зүүн даац чинь битүү далай дотор чиглэг уур амьсгалтай. Манайх шиг юм эрсдэс биш заа юу. Маск битгий зүүхээр хүн рүү 9 шидээр дайрах юм. Дээр нь одоо энэ хардсны усанд ордог өвчтөй холгаачуд. Монголчууд хизээж хардсны усанд орж исэн түүх байхгүй. Орсуудыг дуурайгаад. Гэхдээ орсууд бид нар хоньны махаар хар шүл хийж уудаг. Орсууд загсны махаар шүл хийж уудаг. Өөхөө гэдэг. Ойлгосноо. Тэд нар гахаа манх иддэг. Амар их халуун ногоо хэрэглэн чихрэх хэрэглэдэг хүмүүс. Орос хүний бие организм ген Монгол хүний бие организм тэс өөр. Орсуудыг дуурайгаад хардсны усанд орвол та нар даралт ихсэх. Цус арвах магадлал чинь 40% амар өндөр өснө. Цус чинь хүүтийн юм руу орохоор ингээ бүлгэндэг байхгүй, өтгөрдөг байхгүй. Та нар малын цусыг хүртэл цусыг гаргаад ирэхээр хэсэг байж байгаад ингээ бүлгэнээд илэг шиг болчдөг юм зү. Цус чинь тэгнэ гүүхэ болно. Хурдан баян шингэн гүйжээдэг цус чинь өтгөрөөд удаан гүйж эхэлнэ. Энд тэндээ бөглөрөл үүснэ заа юу. Ингээ өөрсдийнх нь эрүүл мэндийг бодоод юм хэлэхээр элдв янзаар дайраад их. Тэгээ маска байнга зүгээд байнга хардсны усанд ороод эсвэл үхэж талд орцгоо гайнууд. Яста хүнд оромжлоод ах юм.